Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Дүүди саран гинэ би чамд хайлан мөрсөн хөрхөн гинэ улаан тэнгэрийн хаяа бас чамай гинэ уртас надад тул бүсэн билэг гинэ чамай харахын дүүди доод түлээ үргэлж би яагаад чамайг бодод гинэ гогнхон өдрийн бод шөнийн зүрхмэ дэрэгтэй байгаа зүрхэн шөнийн зүтгэ Хөрөлдөх бодлын чинай хүүгийг шиг билээ би Хөлцөх хүслими сай ширхийг билээ чи Зүүдийг минь киулчирсэн гэрэлхийгээ билээ чи Үртөсөж өглөө асви шаргалаар минги Дулаахан агаар тусан дүүлнэсмэ Дурлалч хийх хожим модон юм бэ Анхудаа бусдаас үсэн зүйлийг хүснэ Намайг гинт минултэйгэж Хөрхөн төрхөн мөчийн зүүдэн дүрсэ Ацходос нүүсэн мөдөн зүүдэн хүрсэ Бид хүсэл мөнөд лихөө үдэн ирсэ Инэмсэглэж тин Хөрөлдөх бодлын чинай Хүүгийг шиг билээ би Хөлцөх хүслими сай ширхийг билээ чи Зүүдийг минь киулчирсэн гэрэлхийгээ билээ чи Үртөсөж өглөө асви шаргалаар минги Чи бидний хайрыг түүх үргэлж ийсэн Чамайг минь бурхан надад үргэлж ирсэн Чи бидний цорын ганц гэж хийсэн Дэрэгдэс гоник бүхэн үргэлж нэснэ Чи бидний хайрыг түүх үргэлж ийсэн Чамайг минь бурхан надад үргэлж ирсэн Чи бидний цорын ганц гэж хийсэн Дэрэгдэс гоник бүхэн үргэлж нэснэ Чамайг минь бурхан надад үргэлж ирсэн Чи бидний цорын ганц гэж хийсэн Дэрэгдэс гоник бүхэн үргэлж нэснэ Чи бидний хайрыг түүх үргэлж ирсэн Чамайг минь бурхан надад үргэлж ирсэн Чи бидний цорын ганц гэж хийсэн Вау Сайн байцгаана үзэгчдээ бүгдэнд аз жаргал хамгийн цай сайхны хүсэн өрөө. Яг одоо та бүгдийн өмнө SBN телевизийн Happy 31 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Төглөө хаа үзэгчдээ гэр бүлээрээ халуун дутаан дулаан уур амьсгал бүрдүүлээд буудлаа тухлан суугаарай. Шинэ жилийнхэн баяр зохион байгуул зориул зохион байгуулж бий. Та бүхэнд хүргэж байгаа Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт гайхалтай сайхан уран бүтээлчид, гайхалтай сайхан үзэсгэлэнгоо авьяаслаг чадвартай залуу уран бүтээлчид маань хүрэлцэн ирсэн байна. 10 гаруйхан наснаас кинонд тоглож, адтай жаалууд олон ангид киноны ялгууны дүрээр олонний танил болсон авьяаслаг жүжигчин Алтан цэцэг. Belly dance хэмээх дорны урлагийн гайхамшигыг Монголд дэлгэрүүлэхийн зэрэгцээ. Олон улсад эх орныхоо нэрийг мандуулж яваа бүжигчин Солонго нарыг Happy 31-ийн тайзнаа онцлож байна.
20-р зууны алдарт дуучин Адар сүрэнгийн Чанбан Эрдэнэ дууг залуусын сэтгэлд хоногшдол коврлон дуулснаас хойш цор ганц өвөл айлгүй зэрэг хайрын дуугаараа залуучуудын талархлыг хүртсэн идрүүд түүний хамтран зүтгэгч гитарчин Хишиг Жаргал. За туулах ирж байгаа шинэ оны мэндийг юу төргий. Тэгээ нэвтрүүлгийн урилгыг хүлээж авчихсан маш их баярлалаа. Одоо эд ажлын үеэрээ л манайхан зав гаргаад ирэх шиг боллоо. Баярлалаа. Зүгээрээ. За сонин сайхан юу байна? 2025 оны сонин сайхан 2025 оны уран бүтээл. За ер нь 25 оноо дүгнүүл сонгоогийн хувьд. За би 2025 онд олон улсын belly dancing тэмцээнээс 3 цомыг их орондоо авчирсан. Бас тэгээд 25 он гэхдээ надад маш их үр өгөөж өгсөн он байлаа. Тэгээд сэтгэл зүгээрч тэр гоё бяцлаглаарч тэр дээрээс нь тэгээд зорьсон бүхнээ хийсэн. Одоо 25 онд багтаж өөрийнхөө кофе шопыг бас цэцгийн дэлгүүрийг бас дахин нэг шинэ салбар одоо ингэж нэгээд маш амжилттайгаар 25 оноо өдөх гэж байна. Юу хоёр бизнесээ эхлүүлээд амжиж байгаа юм тий. Нүд өсрүүл яваадах юм. Өсрөө яваад байна. За Үстэй. өөрийнх нь өс. Тийм миний өөрөө. Татаад үзчих үү? Тэг. Татаад үзчихгүй. За Гоё өстэй наа. цэцгийн цан сайхан юу уран бүтээл нь өндөр үү? Ясан том болоо вэ ёо. Би болохоор нөгөө нэг ялгаатай спешиал скулын хүүхдийн дугуулан, драмын дугуулан, оюутан багтаа төгсөөд хүүхдийн дугуулан, драмын дугуулан нээгээд аявих боддог байсан. Тэгээ одоо манай дугуулан маань 3 дахь жилдээ ингээд үйл ажиллагаагаа явуулсаар ингээд хэвээрээ байгаа. Тэгээ одоо нэг хүүхдийн уран бүтээл шавнартаа зориулаад яг хүүхдийн олон кино хийх зохиол бол ерөөхдөө бичигдэж байгаа. Давхар бас нэг киноны санал орж ирсэн. Тэр нь болохоор 26 онд хийгдэх байх гэж бодож байна. Он гараад хийгдэнэ. 25 онд ер нь кинонд тоглов уу? Уг би эдрийн клипэнд тоглосон. Эдрээ өөрөө аяга гоё дуу гаргасан байлээ. Тэгээд найзынхаа клипэнд тоглосондоо маш их баяртай. Клип цацагдсан байгаа юу өдрөө? Засагдсан байгаа. Миний байлгүйгээд уран бүтээл цэцгцэн. Тэгээ тэрэн дээр алтан цэгтэй санал тавиад тэгээ хоёулаа миний клипийн дээр нэг тоглолцоо. Айгу олон жилийн дараа штэ. 10 хэдэн жилийн дараа бид төрч. Аттай жалуудаас хойш гэсэн. Тэгээ хамтарч бас нэг уран бүтээл дээр ажилласан. Тэгээд тэр клип манаас айгу амжилттай болсон. Тэгээд бас зураг авалтынаас манай аттай жалуудын бас найз хийсэн. Тэгээд айгу амжилттай болсон. Энэ жил гэвэл ер нь яг уран бүтээлүүдээ гээл яг эх жилийн бас төлөвлөгөөнүүдээ гаргаад эх жил бас ер нь нэг цомгийн ажил эхэлсэн байгаа. Тэгээд тэр зүйлээ ер нь хийгээл тэгээд явж байгаа. Тэгээд бейс лейблийн артистаар тэгээд манай бейс лейблийн артист болон бас продюсер манай хишгэ. Тэгээд нэг тиймэрхүүл сайн сайхантай байна да. За эдрийн бичлэг болон клипнүүд дээрээс за Instagram, YouTube дээрээс бол хишгийг зөндөө харсан. Одоо албан ёсоор анх удааг танилцж байна. За хишгээр сонин сайхан юутай байна. 2025 онд юм гэж За надад болцооч. яг оо энэ жил хамгийн том ажил гэвэл нэг юуны ард гарсан. Альбомны ард гарсан. Тэр чинь анх нөгөөд нэг Locotune гэдэг нэг cover хийж эхэлсэн. Тийм. Тэрнээс хойш бол яг тэгэд л таагатай. Ковид чинь 21 19 оноос 4 жил юм байна. 4 жил одоо 5 дахь жилээ гэж байна. Өгдөж байна тийм байна. За солгоогийн хувьд belly dancer хичээллээд хичнээн жил болж байгаа. За ер нь belly dancer хичээлхийн давуу тал, за хэцүү тал нь юу гэдэг юм бэ? За Эний миний хувьд belly dancer хичээлээд бол 7 жил, багшлаад бол 5 жилийн нүрэг үтсэн байгаа. Тэгээд 5 жилийн хугацаанд нийт 16,000 гаруй шавнартай болж тэгээд яг үйл ажиллагаагаа өөрөө бие даан одоо удирдаад бол нэг 4 дахь жил рүүгээ орж байгаа. маш олон шавнартай. Тэгээд belly dancer хичээлийн ач тус гэвэл энэ ч нөө өөрөө 6,000 жилийн түүхтэй. Анхнаас нь зан үйл маягаар эхэлжсэн эмэгтэйчүүдийн бие физиолог, эрүүл мэндийн нэрхт маш сайн бүж учраас тэгэл дандаа ийм сайхан талтай юм уу? Алтан цэцгээд одоо доороо хичнээн шавтай болж байна. Би бас аягүй болоо шүү. Аягүй олон шавтай. Тэр чинь манай Swiss бас музик клан гэж төгсөж байсан Тийм шүү би дээ. 2020 онд Манай яг дараач хүмүүс. тийм Батнайрамлагч Амгаланбаатар өгшин дор хөгжим театр жүжигчний ангийг төгссөн. Тэгээд төгсөөд одоо манай ангийн одоо яг олонний талд үрсэн Gang Bay хамтлаг байдаг. Тэдний юм шүү дээ. Тий тэдний анги. Тий. 4 жилд нэг удаа музик. Яг манай дараач. Тийм. Окей. За ингэнэ. Баяр нэвтрүүлэг бас нэг онцлог. За энэ түрүүнд ирсэн зочдоо гинтийн бэлэг. За нэг жижигхэн сюрприз бэлдсэн байгаа. Тэр бол одоо энэ студ дотор байрлуулсан байгаа. Нэг актер том хол мол байрлал актер нугаагүй. Ер нь гацуур юм уу энэ бөөдө хавцаа нь байгаа. За тэрийг манайхан өөрсдийнхөө хайрцаган дээр нь өөрсдийнх нь нэр байгаа. Тэгээд өөрсдөө олоод тэр шүү дээ. Хайрцаган дээр нь. За цаг явсан шүү. Нэр
хин том хайр зүгшээ эдрээ. Жижиг юм уу? За энэ араа ерөнхий нэг энэ шүү. Доотлоос нь 90 ар да. За хишгийг явах юм. Тэндээс ер нь босчоод хайж болно да. Өдрөө шууд суудлаасаа л олж. За. Хайтлаач Октод бол тэнд л байх шиг байна. дэр нь хаагуурч. Наад чинь манай нэвтрүүлгийн өгдөгч Сваровский биш юм. Оо за баярлаа. За солонгоны бол Миний хагаа олоод өгчих юм шүү дээ. Бис шүү. би солонгохыг бол олцсон л байна. Миний нүдэнд байгаа байна. Оён юм шүү. Үснийх нь өнгөтэй тун дөхөм. Мөн үү? За. За арцын дотор нь бол сонирхолтой асуулт. Тэгээд дээрээс манай нэвтрүүлгийн өгдөгч Мерсигийн амтаа шахлаад байх ёстой гэж би бодож байна. Мерсигийн бэгээ авчааг бол уг нь бол заавал хайрцаг нэг байна уу? Байна. Шүү. Хэвээ. Овой догснаад тоон ширхэн цөөхөн болцсон байна уу? Цаас өнөө. Байна. За энэ асуулт байгаа. За эхлээд солонгоос эхлэе. Ямар асуулт байна? За. Пинк хайрцагнаас. Гинтийн шийдвэр гаргах нөхцөлтэй нүүр тулахдаа та тархиа сонсдгоо зүрхээ сонсдгоо. Жишээ нь одоо энэ үсээ яг ийм болгохдоо тархиас сонссноо зүрхээс сонссноо. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Сваровский. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Би тохойд яг юу хэмээрээ ямар шийдвэр гаргамаар юм те. Тэгэл за нэг сайн муу талыг хальт бодож үзээл. Тэгээд угаасаа цаг хугацаатайг уралдаж ажилладаг болохоор аль болох өөрийгөө сонсдог. Гинтийн шийдвэр хэрэг гаргадаг. Дүндүү штэ. Би жишээ нь сая олон улсын тэмцээнд явахдаа 3 хоногийн өмнө шийдвэр гаргаад тэгээд явсан. Тэгээ шагнал авцсан. Тэг 3 цаг авсан. Надад зүрх юм уу да. Чи одоо нэр 7 хоногийн өмнө шийдсэн. Тэгээд кофе шоп нэхээсээ нэг 3 хоногийн өмнө бас шийдвэр гаргаад гэрээгээ байгуулаад тэгээд Habibi гээд лифт маягтай кофе шоп. Хаана гэдэг? Баян зэрэгт өрөө дээр байгаа. Зарим чинь тэр хоёр кофе шоп байгаа та өргөнөөр үйлчлүүлээрэ. Сэтгэлийн дэлгүүр байгаа. Сэтгэл наана. Бас одоо нэг доор цогцлоосон би ингээд одоо студи ашиглахыг мөрөөддөг гэсэн аахгүй юу? 18 настайгаас хойш. Тэгээд мөрөөдөлтөө 4 жилийн дараа хүрээд цэцгийн дэлгүүр, цэцгийн одоо belly dance-ийн хувцсны дэлгүүр, belly dance-ийн сургалтын тэгээ бас кофе шоп нэсэн. Нэг доор бүгдээр байдаг. Тийм. Манай баруун дөрвөн салбараас байгаа. Ингээ хоёр салбартай. За, алтан цэцгийн асуулт. Энэ ингээд ах юм. Ингээд Энэ 25 оны хэддүгээр сард хаанхын тайзан дээр танд төлөвлөгөөнөөс гадуурх гинтийн сорилт тохиолсон бэ гэж байгаа байхгүй юу? Зүгээр ингээд ерөөхдөө нь амьдралд одоо энэ 25 онд ямар гинтийн сорилт гарч ирсэн бэ гэдгийг хэлчихэ. За би болохоор сая нөгөө Идрэгийн клипэн дээр гинт энэ чинь бас гинтийн зүйл шүү дээ. Гинт нөгөө клипэн тоглох нөгөө санал орж ирээд би бас нөгөө бас хүүхд мөхт маань жоохон байсан. Тэгээд ингээд нөгөө клипэн тоглоагүй утцсан болохоор бас ингээд эмээх зүйл айгүйх гардыг билээ. Одоо ингээд үзэгч намайг яг яаж хүлээж авах бол гэж бодсон мөртлөө идрээд болохоор айгүй дуртайгаар саналын заа тгийг хүлээж авсан. Энэ бол миний 25 онд ирсэн хамгийн том сорилт, өөрийгөө бас ингээд зориглоод орох. Тэгээд тэр клипэн тоглоснороо болохоор маш их найзаасаа маш их тийм уран зориг авсан. Энэ л миний том сорилт байсан да. Тэгээд тэрнээс хойш би бүр ингээд нөгөө доторх нөгөө гал асаад байгаа айгүй гоё тийм мэдрэмж авсан гоё тийм. Миний найз намайг ингээд өрсөнд нь бас маш их баярлсан. маш том тусдаа клип болсон байх шүү. Тийм байх. За хишээгийнх. За минийх ингэнэ. Та 25 онд хувь хүний болон уран бүтээлийн ертөнцөөг хэрхэн өөрчилж шинжилсэн бэ гинэ. За энэ 25 онд ер нь яг манай лейбл яг нийгэмдэр гацаадсан байхгүй юу? Микс дээр айгүй их гацдаг. Дуунуудаа ингээд ерөнхий ингээд тесттэй одоо демого гаргаад тэгээд яг микс хийхээр микс хийх юм байхгүй. Хүмүүсээр хэлэхээр яг хөө ингээд таалагдахгүй ч юм уу те. Тиймнүүд айгүй их гараад тийм асуудалтай байсан. Тэгээ энэ жил ер нь бол миксийг сурч эхлээд ер нь овоод ажгүй амжилттай явж байгаа. Тийм. Тэр л юм да. Өөртөө гаднаас хүн авахгүй өөртөө сур. Тийм өөртөө. Бид нөө нэг гадагшаа явуулж үзээд дотооддоо хийж үзээд яг бидэдэл ер нь жоохон таалагдахгүй ч юм уу. Тиймэрхүү юмуд байгаа гэсэн. Тэгээд таалагдж байгаа нь болохоор байнгын өндөр зардалтай гараад байхаар бид нар ч нөгөө дуу хийдэг хүмүүс болохоор хийж байгаа нь маш их хийсэн бүх дуугаа микс тэр өндөр үнийг өгөөд хийлгэн гэдэг чанга байхгүй. Тэгээд энэ жил маа хишгэ маань яг за бид хүл наатгаж сурчийгээд тэгээ айгу лаг сураад гараад ирсэн. Бас хишгэгийн хувьд гэх юм бол энэ жил яг нэг гитарчин гэдгээс илүүтэйгээр яг одоо
артист рэпер яг нэг гарч ирж байгаа. Тэгээд яг уран бүтээлүүдээ бас хийж эхэлсэн. Жил нь бас байгаад байгаа хгүй. Өөрөө бас дуунуудаа зохиодог болоод эхэлсэн ч юм уу. Харах юм бол тэг бас фитнест явж эхэлсэн. Яг би нөө хажууд нь байдаг болохоос мэдээд энэ дутуу яриад байгаа хгүй. Өөрийгөө нуугаад байна л Тэг нуугаад байна. За туундахгүй тэгвэл хишгээгийн дуу өөрийн гэсэн би даасан дуу. За магадгүй эдрээ хишгээ хоёрын хамтарсан уран бүтээл Би хамтрахгүй. Өлөө 4 жил хамтарлаа. За эдрийг юу гэж байна? За би энэ одоо ингэнэ 25 онд та хэдэн удаа эмодод дуутлаа хаягдсан бэ гинэ. Би хаягдаж байгаагүй. Гэхдээ би намуухан дуу. Яг гоо зөндөө дуусан. Яг нэг маргалцсан үедээ хишгээгийн хэцүү хүн билүү? Хэцүү ч юм аа даа билүү те нэг тийм дуу өгөх байхгүй. Тэрэн дээр нь бас амар юм уу үг гарч ирээд те. Нэг тиймэрхүү юм болсон. Өөрөө бол хаягдаж болно гэх юм орж байгаа. Зүгээр хаягдсан хүмүүсийг бүр ямар болж бол яваа гэж яа. Олон сайхан хаягдсан дурлсан хүмүүсийн бас сайн муу эмоог бол хөглж явлаа гэж юу. За ерхий юм асуулт бас замаха мерсигээ дээр тийм мерси бол танаас ивент гэж. мерси. За тэгээ дээрээс нь 2 дугаар хэсэг манаараа тэнцээ байгаа даарцыг харж байна уу? За тэр даарц руу нэг хүн 2 удаа шитгэе. Сум. За тэгээ гол зорилго бол тэр тоонуудыг биш тэн дээр байгаа хадаас байгаа зургнуудыг хонох зорилготой. Тэр зурганы ард за эсвэл шийтгэл байж болно аль эсвэл Бэлэгч байж гарын бэлэг байж болно. Тэгэхээр одоо хэн азтай ондоотой байна? Онохгүй бол одоо онцлон шийдэн дээ. Бидэнд энийг шийдэх нэвтрүүлгийн хангалттай метраж байна. За энэс эхлэх үү? За тэгээд дандаа яриа эхлэх. Харин тэгээд байгаа байхгүй. за тэгвэл тэндээс эхлэе эдрээ гэсэн. За ер нь бол даарц тоглодгүй. Гүй. За яснаас тэнанаас л. За аль зургийг онж бол аль нүдэнд улаахна харагдаад Сантаг л. санта өвгөө шүү. Эгүй юу? Багдгүй шүү. Амин үл идэхгүй. Яг юм царайгаараа гэвэл за тэгвэл гацуур. Хөөч. Цаам нэг гацар байна да. Тийм байна. За гацуур өвгөө Онсон онсон. бэ? Сумын нэрчлээ. Зоогдсонгүй гацуур. Хамгийн их эдрийг онсон гацуур байна. За эдрээ сууж гараа. Эдрээд оногдсон шагнал бол алга. Бэлэг бол алга. Шийтгэл байна. За хамгийн сайн чаддаг нууц авьяасаа үзүүлнэ үү гэж. Хамгийн сайн чаддаг нууц авьяас. За дуулахыг нь бол бүгдээр мэдж байгаа. Дуулахаас өөр сайхан. За жүжиглэж Хүмүүс чинь нэг сонь бас авьяас үзүүлээд л шүү дээ. Хил мэлээ дээшээ доошоо болгоол. Юу юм болоо? нууц авьяас. Өдөө бүлтэл хийсэн. Нэг хүмүүс нэг ярьж байгаагүй ч юм уу харуулж байгаагүй ч юм уу. Би хөөми төхүүлдэ. За Хальт. Хишгээж мэдгүй байх. Дөхүүлдэг гэхлээс баг хийчих. Миний сонсноор бол хийчих шиг л боллоо. Бүр мондгууд нь яаж сонсдог юм байхад Иргэн тойронд бүр лаг хүмүүс байгаа гэдэг. тий. За хишгийг хэлж. Зайлын онох уу? Бидэнд одоо 1 2 3 4 5 6 7 8 Цасаа охоо итер харагдаад байна. засаа хайтар харагдаад байна. Үзэсгэлэнтний gooны ардаас аюул нугдсан магадгүй шүү. За ерөнхий хамгийн ихний сум бол гринчтэй тун ойртсон. За хоёр дахь сум. Тэр хоёр дахь сум ягаад аль ойртсныг навна гэсэн. За гринч. Гринчийн ард бол одоо бодохны бол юу вэ? Хаалах та тий. Шийдэл үстэй тийм ээ. За шийс сууж. Тэгээ энэ бол хараа ингээд яг харахад бол ингээд зөрүүлсэн байгаа байхгүй. Гринчийн ард бол гарын бэлэг байна. Бэлэгтэй. Баяр үргээ. Ишгээ ондоо тань гарын бэлэг. За гарын бэлгийг гардуулчих. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Наран группээс өгж байгаа Eur Рошагийн бүтээгдэхүүний дээж. Ямар Роша? За баяр үргээ. За Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволүү дээр. хэцэг гийг харцгаая. За одоо хоёул тун цөөх юм бол сая бол харахад бол нүдэнд арай хүүтэн. За яг үндсэн дүрийнхээ хувьд бол хорон санаатай манаатай эвгүй гарууд нь
бэлэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр хэнийг онох уу? За юу яа? Сантаг. Сантаг оноо гэж юу? За. Окей. Хаанч зогсож Манай байна энэ шүү эмэгтэй хүн жоохон өсөж болно. За. За хамгийн ихэнд бол Санта биш тэр энэ чи юу вэ? Чихэр үү? Модон чихэр. За чихрэн дээр хонсон шүү. За энэ гол руу л орох гэдэг чихэр. 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 Энэ яар дүү бол Шийтгэл байгаа юм биш үү? За их л олон үгтэй юм унцлаа аашаа. Тэгэхээр энэ шийтгэлээ гэсэн сууж байгаарай. Бэлдэж байгаарай. Сайхан өөрийгөө бэлдээд Бэлдээд байж байгаарай. шийтгүүлэхдээ бэлдээд сууж байгаарай. Аба. За шийтгэл. Шинэ оны минь төргий гэсэн үгийг энэ бол жүжигчийн хүнд бол амархан бохоо. Ууртай, баяртай, эморсон, сандарсан, гайхсан гэсэн 5 өөр өнгийн янзаар илэрхийлнэ гэж. Вау. Хараад байна. Одоо яг уншия. За ингэсэн. За эхлээд ууртай хэлэх юм байна. Шинэ оны минь төргий. За ууртай. Ямар ч байдлаар хэлж болох юм уу те? Ууртай, баяртай эдрийгээ сайхан илэрхийлж хэрэгтэй. Шинэ оны мэндийг одоо яаж ууртайгаар хэлэх нь вэ? Шүдээ зугаад гэдэг. Яа, ямар юу бэ за. За. Шинэ оны минь хүргэе. Яа тийм Юу баярлаа. Юу жатгын уурал нүд Баярлалаа юу. За. За баяртай. Шинэ оны минь хүргэе. За За эморсон байдалтай. За. За шинэ оны минь хүргэе. зэли ядрангуй. Тэг юу гэдэг. За За энийг тооцчих болцсон тий. тооцсон. За. Тооцлоо яах вэ? За шинэ оны минь хүргэе. Шинэ оны минь хүргэе. Яа за сүүлэг нь юу юм бэ? юу яа. Одоо сүүлийнх нь сандарснаас одоо сүүлийнх нь гайш. штэ. Шинэ оны минь хүргэе. Оо наач юм шүү. За ууртай бол алсан. За солонгоо. За солонгоо. Юу яа бэ? За гэртээ ганц цагийн гол дөрөс үгэн бэлгэний аймаг сайн засаа охин байна, санта байна, цаабуг байна, хонх байна. Яа. Алин нөх үү? Алин оны гэж бодож байна. Гэртээ ганцаараа хүүхдтэй юм. За, тэг. За бижаарай. Түр ингээл шидчихжээ. За ерөнхий цаабуг руу төгсөж хоёр дахь нь. За дүүл жоохон доошлуулсан байна да. За хоёр сонголт байна. Цаабуг уу энэ гэртээ ганцаараа юу? Яаж хараад байгаа юм бэ? Цаа буг явсан хүмүүс хоёр. Цаабуг. За. Би чинь. Чи тэнд ялхаад цуучаа надад чинь. Алин Цаа. Гэртээ ганцаараа хүүхдтэй. гэртээ ганцаараа юу хэ. За сууч. Би бэлдэж сууч. Нэлээд урт үг байх шиг байна. Та яг одоо студид үсээ бодуулна уу гинэ. Хараа. За эдгээр Google account-ийн дөрүүдээс өөрийгөө алинтай илүү төстэй вэ гэж бодож байна. За эхлээд энэ Angry Birds-ийн хамгийн уртаа нь энэ байна. За Kung Fu Panda-гийн панда. За Сасанго 7 одоогийн Сасанго. Мадагаскарын Анаш. За тэгээд Lion King-ийн Simba. Симба. Эдгээр дөрүүдээс өөрийгөө дотор болон гадаад чанараараа алинтай нийлүүлж Хоёр хуваажлах юм уу тий? хоёр хувааж болох юм уу? Бүгдийг 5 хуваачгүй шүү. За энэ бол нэлээд ууртай. Тэ? Энэ бол эдэмхий. Гэхдээ сайхан сэтгэлтэй зөөлөн. За алиг. За хоёр хуваа. За хоёр гоё. За. За мэдээж миний гадны хүн бол засангоо. За засангоо. За. Харин ажил хэрэг дээр дотоод хүмүүс маань яг юм эвлээ энэ чи арслаа. Симба. Симба. За Симба бол одоо юу юм? Өдөрлөгч тэгээд одоо зорилгодоо өмнөнч зоригтой сайхан сэтгэлтэй. Одоо ажилчтай сайн цалингийн байн тавьж тийм ээ. Бодвол нэмдэг. Гаднах болно дотоод чанараараа энэ хоёртой төстэй гэж хэлж байна. Ч юм байна. Окей, баярлалаа. Баяр үргээ. Хүмүүстээ сэтгэл гаргаад бас билүү өчтдөх үү. Сайн засаа өхнө босгоод дараа. Маа засаа өхөн байгаа юм. Би зүгээр заарын дагуул явж байгаа. Юу яаж байгаа? Үлдсэн 3 юунтэй бас манахаас бас Гарын бэлэг өгье гэж юу? гарын билэг үе гэж би ярьж байгаа Би ингээд данд би ингээд юм гаргахгүй байдаг. Чи гаргаад. Гэхдээ манай төгсөө ингээд дуусчих واخ. Яг нь сүүлийн юу болохоор За манай юу лээ?
Одоо идрээ. За идрээдээ дамжуулчих. За. За энэ манай ивент тэтгэгчээс яаж байгаа? Нэр нь юу лээ? Явуулаад байр юм. Алпапа. За. За. За, бүтээгдэхүүний дээж. За. Баярлалаа. Маш баярлалаа. За, тэгээд түрүүнийхээ яриаг Манай бас ивент тэтгэгч нь тий жуус колоноос аваагаар манайхаа гранины гэж жуус байна. За, тэгээд энэ классик кола гэсэн энэ шин төрлийн кола шүү. Нарангийн бүх салбаруудаар зарагдж байгаа манайхаа зөөл юм билээ. зөөл юм бэлээ. Тийм байна. Гац маацсан тий. Зүг. За тийч яах вэ? Баярлалаа. За 25 оны зорилго хэр бүтэлтэй бүтээмжтэй ерөн төлөвлөгөө хэр гүйцсэн бэ? Яг он хэлэхэд төлөвлөж исэн төлөвлөгөө гэх юм бол за нэг 50% юм уу? Бид бас нилээ ер нь өөрсдөө бас шахацсан байсан. Тэгээ яг нөгөө төлөвлөгөөнүүдөө яг дөнгөж 50% явж байгаа болохоор бас хитрхи бас нөгөө нэгэндээ ачаал өгөхгүйд. Гэхдээ энэ оны яг авууштай зүйл гэх юм бол илүү яг нөгөө нэг алхмаар ахиж чадсан юм шиг санагдсан. Яг одоо лейблэрээ, студиэрээ илүү яг нэгийг таниад одоо илүү нэгэнтэйгээ дотноссон яг нэг гоё нэг гэр бүл болж чадсан юм шиг миний хувьд санагдчихж байгаа. Тэгээд гэр бүлийн хувьд ч гэсэн хүүхдүүд одоо жил хэрэгцсэн мөл өсөж байна. Тэгэхээр бас гоё байгаа. Тэр нь тий. Нэг тиймэрхүү. Ер нь бол тэгээд нэг шат ахна гэдэг чинь энэ жил бол маш амжилттай Тэглэх байгаа. ажилласан гэсэн үг. Төлөвлөгөөний хувьд 50% болохоос яг хувь хүмүүсийн ур чадварын хувьд ч тэр одоо харилцаа талдаа өөр ингээ бус талдаа ер нь нэг шатаар ахисан гэж миний хувьд бол дүгнэж байгаа. Хишгийг Бүтээрчүүд цуг ажилладаг. хамтдаа 50% юм шиг үү? би бас нэг би эдрийг бодоод шин юм суух. Тэгэхээр би 51 Ээж байгаа 50% одоо намайг л хэлээд байгаа шиг үү? надад л хандаж хэлээд байгаа. Чи 100% ажиллах хэрэгтэй 50 л ажиллаа. За яг хөө гэхдээ нэг юм сурсан чинь нэг шат агсан гэдэг би бодчих. Тэгжил яриад байгаа шиг үү? За тэгвэл алдчихгүй. За би болохоор яг өөрийгөө яг 10% л гэж ярина. Гэхдээ айгүй бага сонсогдож байгаа боловч энэ дотор бол маш их зүйлийг амжуулсан. Тэрний үе гэхээр одоо чи үнэнгээл хэлээ хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол маш том ажил байдаг юм байлээ. Тэгэхээр би 2 жилийн хугацаанд бас ингээд зүгээр суугаагүй би маш том хүүхэд хүмүүжүүлэх том ажилд ингээд ерөөдөө ингээд цэцэрлэгт нөгөөд ингээд чин там болгосон. Одоо би оройтч гараад ширүүхэн дайрна гэж бодож байгаа. Ер нь ээжийн ажил арай сайхан гараас гарлаа. Одоо би ялнаа гэж. Тэгээд одоо бас дуулангийнхаа хажуугаар өөрийнхөө уран бүтээлийг хүртэл одоо хийх болно. Тийм. Окей. За амжилт хүсье. Мэдээж 25 онд бол ээж хүн гэдэг бол хамгийн том үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой. Одоо хамгийн хэцүү ажлуудын нэг тэгэхээр ээж хүнийхээ үүргийг маш сайн гүйцэтгэсэн байна. За, солонгогийн хувьд Хуваар илэрхийлэх. хэдэн удаа явж байна? Хэдэн удаа явж байна? Би ихтэй 25 онд Египт рүү явна гэж төлөвлөж исэн. Гэхдээ Египт рүү биш Вьетнам руу яваад адлын улсын тэмцээн маань тэнд байсан. Тийш очсон. Тэгээд гэтээ Вьетнамд очоод маш олон Египт найзуудтай болсон болохоор одоо миний мөрөөдөл бол одоо зорьсон зарлага маань нэг 90% байсан. Ер нь бол танилын хүрээгээ маш өндөрөөр хэлсэн гэсэн үг тийм ээ. Танилын хүрээ. За тэгээд мэдээж уртлах солилцох, бие биенээсээ юм сурах, маш их юм сураад ирсэн байна гэж ойлгож байна. За 26 онд Египт рүү яваарай. Тэгээд Нэг сартай явна. за төлөвлөсөн бүх юм болсон байгаа юм шиг. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүн драма. Таныг тодорхойлох дүр төрх диез дамат. Амьдрал бол аялал. Манай SP телевиз Happy 31-ийн нэвтрүүлгийн зүгээс за бүх ирсэн зочдоо та бүхэн та дөрвөн зориулаад оны онцлог мэдээ бэлдсэн байна. Та бүхний хамт та бүхний тухай. За тэгээд хэдүүл энэ оны онцлог мэдээгээ уншаад тэгээд энэ талаараа санал нийлж гин үү. За энэ мэдээнийхээ талаар дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад мэдээг батлая гэдэг шиг. За энэс эхлэх үү? За одоо наанаас эхлэх үү? Одоо голоос эхлэх үү? За алтаас эхлэх. Эхлээд уншаад танилцуулах юм байна тийм. Юу гэж хэлсэн бэ? За ялгуур спешиалист скул сургалтын төвөө байгуулж амжилттай бизнес одоо эмэгтэй карьераа өргөжлүүлж яваа жүжигчин Алтан цэцэг хизээ кино урлагтаа иргэн ирэлт хийх вэ? Шууд ингээ уушаал хариулчих юм байна тий. 26 онд 26 онд бодож сансан бүх юмнуудыг төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бараг одоо 12 сарын сүүлээр
тохиолдоо танилцаад эхэлнэ. Тийм бэлтгэл ажил эхэлнэ. За ер нь үзэгчдийг бол бага насны ялгооныхын дүрнэлд одоо үзэгчид бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэр үдс одоо манай үеийнхэн бол яг л зэрэгэл өсөөл явлаа шүү дээ хэдүүлээ чинь тийм ээ. Тэгэхээр одоо тэр дүрийг мартагдуулахаар хугацаа өнгөрсөн үү гэж асууж байгаа. 15 жил өнгөрсөн байна. Пүү харин тийм. 15 жил өнгөрсөн байна. Тэгээ сая ах хүртэл хэллээ шүү дээ. Чи ямар том болцсон гэв. Тий. Тэгээ 15 жилийн өнгөрсөн байна гэхээр чин хангалттай нэлээд мартагдахаар хугацаа. Гэтэ миний үеийнхэн бол одоо би энд тэгээд манай дугууланд орж ирж байгаа хүүхдүүдэд өгж байгаа хүмүүс нь дандаа яг миний үеийн залуучууд хүүхдүүдэд надад өгж байгаа байхгүй юу? Шав болгож өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин үеийнхэнд бол би мартагдаагүй бах. Одоо харин бага насны дүүнертэй бол чиглүүлсэн ажил эхлэж байгаа болохоор хүүхдүүд чинь би өөрийгөө эргүүлж сануулнаа гэхгүй. Тэр чинь бол одоо манай өөрийнх нь үеийн хүмүүс одоо хүүхдүүдэд өгж ийн гэдэг бол итгэлтэй байна гэсэн үг. Чамааг яг нэг хамтдаа хараад байсан болохоор за энэ хүн бол хамтдаа үзээд юмаа зааж өгч чадна гэдэг 100% итгэлтэй үг. Тийм та ёстой гоё хөглөлээ. Надад маш их итгэж найдаж ингээд хатагсан байгаа байр чинь гэж өгдөг байхгүй юу хүүхдээ. Энэ амнаас нь дандаа зүг гардаг. Тийм байна. За хишгийг их өгч байна. За минийх Идрот доочны каверлтуулсан дуу бүр дээр хамт ажиллаж уянгалаг гитарын тансаг аялгаагаар хүүг нэмж суудаг гитарчин хишиг жаргал. Тун удахгүй SBN телевизийн Happy 31 баярын хөтөлбөрийн тайзнаа амь тоглолтоо сонирдуулах сурагтай. Аюулаас нь ундарсан залуу маань Идрот дантайгаар хамт арай хоолоос олгоод дуулчих юм биш үсттэй гинэ. Энэ үнэн үү? Энэ боломжтой юу? Энэ болов. Тэгэхээр ер нь хамтарсан уран бүтээл хиттэй гаргахгүй тийм төлөвлөгөө байгаа. Төлөвлөгөө эсвэл бодол тийм ээ. Гаргах уу? Тэгээ гаргана шүү дээ. Тэгэл асууж тийм ээ. Хидл бол эдийг гаргах бидний боломжтой. Нэг дор хамт байгаа хүн бие бинийгээ өстой ойлгохын дээр ойлгох нь өстой. Тэ ер нь дандаа л гаргадаг юм дөө би дуулдгүй л болохоос шүү. Би дуулвал яг гэсэн дээ. Та нар зүгээр идрийг л дуулах гэж бодод. За яах вэ? 26 онд дуулцъя. За идрийг хэмжээ. За. Оны онцлог мэдээ. Надтай жалууд 180 ангид хүүхдийн кино хийгдсэний 15 жилийн ой тохиож байгаа юм байна. Уг киноны одууд болох. Надтай жалж 100 Идрот. Ис алтан цэцэг нар байлгүй хэмээх шинэ дууны хамтарлаар эргэн нэрэлт хийлээ гинэ. 180-аас илүү юм байна. Анги нь бол анги нь 180-аас илүү шүү. Хамтрал бол тийм байлгүй гэдэг уран бүтээлтэй битээр хамтарч ажилласан. Эргэн ирэлт одоо хийнэ. Авто нэр эргэн ирэлт одоо 15 жилийн дараа шүү. За. Эргэн хамтдаа их гэж. Сая бас нэг би кино ярьсан шүү дээ. Тэр киноны дууга бас эдрэгээр дуулуулах бас гой саналтай байгаа. Өөрт нь хэлэг байж хэлчихлээ. Тэр нь эдрээтэй хамт киноныхаа дууг дуулсан ч болно үстэй. Тэг хамт дуулсан ч болно. Цэцэг бол бас дуулдаг шүү дээ. Тэр бодсон project байгаа юм биш үү те. Гэтэ би өөрөө ч дуулж бас гарч ирэх бодолтой байгаа. Би юу бүгдийг. Бэлдээс чи хаана болдог гэдэг. Битэр чи бас бэлдээс цог бүжгэлдэг байсан те. Битэр нэг багшин шавнар байхгүй юу? Тийм. Одоо дэлхийн авраг бэлдээс баярмаг шахаа шавнар штэ бид нар чинь. Би энэ хоёр хүнтэй хойлонтой холбоотой. Тэгвэл ингээл ер нь ингээ явц дундаа хишгээтэй хамт хамтраал ингээл бөөндө хамтраал. Ингээл ер нь бол ингээл явж байгаа юм. Тийм байна. За солонгогийн хувьд юу? Оны онцлог мэдээ. Belly Dance-ийг Монгол дэлгэрүүлж аваа. Солонгогийн хувьд 2025 он одон гисэн жил байв уу? Одон гисэн жил. Амжилттай сайхан жил байв уу? Тэгээ амжилттай сайхан жил байлаа. Их өөр өгөөч өглөө. Тэг дуусна. За ганцхан сар хичээлж үзэх зорилгоор эхэлсэн зүйлээ ажил амьдралаа болгож хувиргасан сокко бүжигчин энэ жил олон улсын Belly Dance фестивалд эх орноо төлөөлөн оролцож 2 алтан цомыг хүртлээ. Тэгээ 2 би нэг онгоцны бодол дээр намайг SBN телевиз татсан байхгүй юу. Тэгээд ихтэй нэг сандарсандаа 2 гэлцэн 3 алтан цом. Яг үнэндээ бол 3 алтан цомыг хүртсэн. Тэгээд тийм анх угаасаа нэг ганцхан сар л ер нь яваад хичээллээд үзье гэд хэлжсэн. Тэгэл яг одоо юу гэх юм сүнсний сэрэлт гэдэг шиг зүйл бол тэгэл Belly Dance бол яг миний хийх ёстой зүйл юм байна. Тэгэд энийг өшөө олоо одоо тий олон улсын багш нараас өшөө илүү сайн судалж Монголдо хөгжүүлэхэд зориод явж байгаа. Окей.
За, Манай багш чинь хэн гэлээ? За манай Монголын багш гэвэл Баярмаа багш Баярмаа байгаа. багш. Тийм. Одоо Агигчдээр Баярмаа багштай хахта танилцсан гэсэн үг. Гадаадаас гэвэл Египт багш байгаа. Мохаммед гэдэг эрэгтэй багштай. Тийм. Тэгээд Украины Аида багш байгаа. Бас дээрэс нь Жулия Фрид гэдэг багш нарын шав. одоо гадаадын маш олон улсууд Европч бай, Азч бай, шинэ жилийнхаа баярын үдэш айгүй олон хийдэг ёс заншлууд байдаг юм байна л да. Янз янзын төрлийн айгүй сонирхолтой. Зарим нь одоо гүүрэн дээр шинэ жилийнхаа орой 7 ширхэглээ хасаж хүслээ шивэндэг гин. Зарим нь гэрийнхаа гадаа тавгаа хагалдаг гин. Зарим нь цонхоо онгоолоор бүх хогоо хайдаг гин гэсэн. Тэрнтэй адилхан. За тэгээ дээрэс нь ийм зурхаа байдаг юм байна. Энэ зурхааг та нартаа бас зориулж хийж өгч байгаа. Та нарыг үзэж гэж байна гэсэн үг би. Манай SBN TV-ийн бас зурхаа гэж байна шүү заяа. Одоо энэ хараа энэ зургнууд байгаа. Энэ юу вэ? За энэ зураг энэ одоо юуны зураг вэ? Зүгийн балуу. Зүгийн балуу ч юм тий. За тэгээд ийм самар. Самар. За энэ бол ил зуух байх шиг байна. За тэгээд энэ гурван ийм хүний цагаан хувцастай хүний зураг байна. За эдгээр зургнуудаас өөрт хамгийн таалагдж байгаа зургийг сонгоно. Гэхдээ давхардаж болно шүү. За би цагаан далайн эргээ хажууд тэр 3 хүн гараад дэш өргөцсөн байгаа. За энийг алтан цэцгийг сонголоо. За. За би бодчихъя. Бишиг манай хоёр. Давхардаж болно. 100%-ыг санаа. Ил зуухыг уу? Окей, за. Ирээ. Би тэгвэл 100% сонгохгүй. За. Далайн эргийнхээ сонгож байгаа. Харин тэгээд би тэгвэл далайгаа сонгоч. За алтан цэцэг идрээ Ой, хоёроо. яг дөрүлээ өөрийг сонгож үзгүй. Би тэгвэл тэр зүгийн балыг сонгоч. Гуугаар За, сонгосон. Би яг сонгочихсон. За самар юм байна. Самар. За. окей. За. За энэний тайлбаруудыг хэлье. За зөгийн балтай айлам манай өдрийн сонгосон юм байна. SBN-ийн ISV оны зурхааг онцлё. ISV ондоо та адал явдлаар дүүрэн байх нэгууртай альмиг зөгийн балд дүрх нь еврейчүүдийн өрмөц уламжлал юм байна. Энэ нь шинэ жилийн хүсэл мөрөөдлөө шимсний дараа альмиг зөгийн балд дүрж эзнэр Азтай явдал тохион гэж үздэг юм биш үү? Еврейчүүд. За эх ондоо бол адал явдлаар дүүрэн он байх нь. Тэгэхээр одоо уран бүтээл, ажил үйлс, амьдралынхаа хувьд бол маш их хөдөлгөөнтэй, маш их ритмтэй жил болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол Египтчүүдийн хийдэг уламжлал юм байна л да. Алимыг зүгийн бал дүрж иддэг юм байна. За одоо алим зүгийн бал хоёр болохоор хэр амттай болдго юм бол яадаг юм байгаа. За самарыг хэн сонглоо? Би. Солонгоо. За самар нь та эх онд эдэн ондоогоор бэлхэж явах нэгууртай гэж байна. Эрүүл энх урт удаан амьдралыг бэлгэдэг Италичууд шинэ жилийн баярын ширээнийхээ тэргүүнд самар тавьдаг. Самар бэлгэлсэн хүнд бас тун их талархдаг юм байна шүү. За Италичуудын баярын ширээний хамгийн гол чимэглэл болсон бол самар байдаг юм байна. За тэгээд эх онд бол манай Солонгоо бол эд баялаг эдэн ондоогоор дүүрэн байх нэ. Тэгэхээр одоо хийдэг бизнес болгон бүх амжилттай байх нь. Кофе шоп бол өстө хүнээр тасрахгүй юм байна. Сургуулийн төв болдгаал хүнээр тасрахгүй цэцгийн дэлгүүрийн бүх цэцэг дуусаал Мартин 8 Валентинаар ч ерөөсө залуучууд хойчрлол зогсож явах нь л дээ. Эрүүл Батовшгийн баярлаа. За юу хаягийг хэлсэн байгаа шүү дээ тийм ээ. Хаягийг үзэгчтэй хэлсэн. Хэрвээ та дахин сонсохыг хүсвэл нэвтрүүлгээ жаахан ухраагаад эсвэл маргаашийн давталтан дээрээс дахин сонсоорой. За фишинг ил зух хишгээ согсон тийм. За фишинг сонгосон танд 2026 онд эрч хүч авчрах болно. Шотландчууд шинэ жилээрээ хийдэг нэгэн уламжлал нь фишингийн бүх үнсийг асгаж цэвэрлэдэг. Энэ тухайн айлд эх жил эерэг энергиэр бэлхэж байхын бэлэгдэл гэж үздэг юм байна. За шотландчууд бол одоо манайхан нөгөө цагаан сараар гэрээ бутан цэвэрлэдэг штэ. Тэрнтэй адилхан тэгэхээр фишингийнхаа бүх үнсийг цэвэрлээл. Хиний хишгээгийн хувьд бол эрч хүчээр дүүрэн байх нэ. Цагаан сараар их билег авах юм болов. Их эрч хүчтэй орон бүтээлүүд гарах нь тэгээд түрүү нэвтрүүлгийн эхэнд идрээ хэлсэн штэ репто хийж эхэлж байгаа гэхээр одоо маш олон ритмтэй тэн талд нь идрээ сайхан уян болуулаад энэ талд нь хишгээ ингүүлэл байх нь байна л да. За юм байна шүү. Цагаан хувцастай сонгосон. Алтан цэцэг цагаан хувцас сонгосон та эх онд сэтгэл тайван мэлми гих нэгууртай. Их тийм шашин номын юм байна шүү дээ сэтгэл тайван. Таны мэлми их гих нь байна. За барилзалчууд шинэ жилийн үдэш цагаан хувцастай хүмүүс шүн дунд далайн усанд орж давлгаан дээгүүр харайх уламжлал тогтжээ. Энэ далайн бурханд өөрийн хүслийг илгээж байгаа утгыг илэрхийлдэг гэж байна. За анхааруулж хэлэхэд өвөл манайхан дөөрөө цагаан хувцастай далайн ирэх юм уу туул голын ирүүрээ явж болохгүй шүү. За ийм уламжлалтай байх нь. Би бас сонирхолтой цайван байна гэдэг чинь Манай монголчин бас нэг хэд хэдэн уламжлал байдаг. ямар ч асуудалгүй байна гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр одоо төлөвлөсөн бүх уран бүтээлүүд нь сайн байх нь арга ирэн амьдралын хувийнхын амьдрал бас тайван сайхан байх нэ гэж хүсэн өрөө ёо. За баярлалаа.
За тэгээд зочдоосоо бас нэгэн хүсэх юм байгаа. Одоо энэ ч байрлсан студид байрлсан хоёр гацуурыг харж байгаа шүү дээ манайхан тий. Энд манай нэвтрүүлэгт ирсэн бүх зочид маань энэ отогритэн дээр өөрийнхөө 2026 оны хүсэл за 26 онд юу зорж ийн тэр зорилгоо бичиж байгаа юм. Бичээд манай хоёр гацуурыг чимж байгаа. За тэгээд энэ бичсэнийг нь 26 оны яг 12 сарын одоо шинэ жилийн өдөр та нартаа буцаж уншиж танилцуулаад за бичсэн зүйл нь биелж өгөө хэвдэлээ өөртөө хэрэгцүүлж харах нь байна. За тэгээд та хэдийг хүслээ бичээ, зорилгоо бичээд манай студийн гацуурыг чимж өгөөч гэж хүсэж. 26 оны зорилго гэсэн Тийм тийм. 26 оны зорилго. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Ports Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За ихэнд үзэгчдээ SBN телевиз үзэгч та бүхний шинэ жилийн баярт зориулсан зохион байгуулж байгаа үзэгч та бүхэнд 19 жилийн турш тасралтгүй хүрсэн Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт уран бүтээлчид маань хүрэлцэн ирсэн байгаа. За Белли Дэнсер Солонгоо, жүжигчин Алтан цэцэг, продюсер дуучин, хөгжимчин Хишгээ, за дуучин Эдэр бат нар маань хүрэлцэн ирсэн байгаа. Эдгээр оролцогчд маань яг одоо өнөөдөр 2026 оныхаа хүсэл мөрөөдөл зорилгыг бичиж манай студийн гацуур модыг чимэх гэж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа эвийн тэтгэгч нартай маш их баярлалаа. Наран группийн 35 жилийн ойн бандыг хүргэе. Гранини жуус, за тэгээд классик колага, Bottega, Италийн алдарт ориглон дарс. За тэгээд мэдээж Мерси та бүхэндээ маш их баярлалаа. Наран группийнхандаа маш их баярлалаа. SB телевизтэй баярлаа. Гэртээ үзээ сууж байгаа үзэгч та бүхэн ч гэсэндээ шинэ он тун удахгүй ирэх гэж байгаа шинэ он шинэ жилийн мэндийг дахин хүргэе. Гэр бүлээр халуун дотн уур амьсгал бүрдүүлээд буудан дээрээ суугаад бит хоёрыг хараад хэддэх хоногч нь вэ гэж Сайн бодож байгаарай. За Солонгоо минь ч та өвлийн үгээ арай л амжихгүй юм байна уу та. Кофе шот олон орж ирээрээ цэцэг яасан Нөө шопо 5 салбар болгох. За уран бүтээлч хүмүүс бол тэгэл бодвол бүгдээрээ л уран бүтээлээ сайн байгаасаа гэж хүсэж байгаа. Энд одоо маш олон хүнийхээ золбоо таах, гавьяд оюун дайрагч. За тэгэл манай үеийнхэн залуучууд, малуучууд тэгэл хөгжимчин, дуучин, бүжигчин гэл маш олон салбарын хүмүүсийн өсөл байгаа. Тэгэл хэдүүлээ яг 26 оны үдийг дахиж задлаад уншихад бас гоё тийм ээ. Ер нь эмэгтэйчүүд октод ер нь тэгдэг штэ. Яг нэг юм тэмдэглэл дээр ихэнх нь яг 26 оныхоо эхлэл мэхлэл төлөвлөгөөгөө гаргаад айгүй юм баа. Нэг сар болж явдаг шүү. Тийм. Манус ч юм бол яг нэг сарын нэг за энэ жил хаална. Тэгэл гараа. Тэгэл нэг мэдхэд л 12 сар болчих. Нэг мэдэд 12 сар болоод баяртай он мөн гэж нэг онтоогоо ярьж өгвөл энэ гал тэргэнд одоо 2025 оны өөрийнхөө хамгийн сайн байсан хувилбарын энергийг тэр үеийнхээ одоо өөрийнхөө бүх энергийг шингээгээд ачих юм. Тэгэд энэ маань 2026 онд л тэр энерги чинь тэр хамгийн сайн байсан хувилбарыг чи аваад хөдлөнө гэсэн 26 онд яг тэр хэвээр чинь чамтай дахиж эргэж уулзах гад. Тэгэхээр 2025 онд өөрийнхөө за чиний энэ шийдвэр хамгийн зөв байсан. Тийм болохоор чамд баярлалаа гэж хэлэх үе юу аль үе вэ? Өөрийгөө сонссон, цаг амигт өөрийгөө сонссон үнэхээр зүг байсан бүх шийдэл дээр. Өөрийгөө сонсдогт ч маш их баярлалаа. Ер нь өөртөө дотор байгаа нөгөө солонготойгоо ярьж штэ. Солонгоо чи яахгүй наач тийм ээ. За гэл. За тэгэхээр энэ галт тэргэндээ юу шингээж, юундээ шингээх өөрийнхөө нэг За тийш галт хэрэглэв Монголгоод очих. За цэцгийн хувьд 2025 оны хамгийн сайн хувилбар талархах үеэ хэлвэл өөртөө Ер нь одоо энэ өдийн хүртэл алсан бүх насныхаа цаг хугацаанд бүгдэнд нь талархаж байна. Бүх тахтаа хүртэл маш их зүйлийг бол бүх тахт бол хийдгээ бүр ингэ толтол нь хийж чадсан алтан цэцэгт бүр маш их өөр дотроо алтан цэцэгт маш их талархаж явдаг. А одоо яг энэ жилээс ахуулаад дахиад шинэ алтан цэцгийг нээх тэр нээлт шинэ зам шинэ эхлэл бүхэн дахиад шинээр бүх зүйл одоо ингээд гоё цэвэрхэн цаасан дээр бичигдэж эхэлэх гэж байгаа болохоор бүх зүйл маань цагаахан бардам байх болтугай гэж хүсээ өргөөд би яг ингээд өнөөдөр нэвтрүүлэгтээ авахад шинэ эмэг авсан байгаа. Тэгээ бүх шинэ бүхний эхлэлийг хүсээд ингээд хөрхөн шивнээд хүслээ явуулъя. За хүүхд тахаас ахуулаад ер нь бол бас тийм олон хүүхдүүдийн хийж чадаад ах зүйл биш тийм ээ. Хүүхд тахаас ахуулаад маш сайн хөдөлмөрлсөн тэр бүх энерги тэр бүх
яс чадвараа шингээгээ. За 2026 он шинэ бүхний эхлэл байх болтугай. Шинэ амжилтынх нь эхлэл байх Шинэ болтугай. амжилтын дахиад шинэ хуудасны эхлүүлж байгаа шинэ амжилтын эхлэл гэсэн үг байна. Шинэ амжилтынх нь эхлэх болт 26 онд бол энэ эмийг нь бүгдийн шингээгээд хүлээгээд байж байна. Шинэ эмэг болохоор бас тэгэж өрүүлж юм л доо. Янз бүрийн юм хар буруу юм Тий, ороогүй. олон жил надад хамт яваагүй. За ямар ч л за хоёул нэг бүгдтэй. 14-ийн номер 12-ийн номер төгсөж. За хишгийг 25 оны өөртөө талархал хамгийн сайн хэлбэр. Шинэ юм сурыг гэж шийдсэн юм да. Ер нь товчгоо тодорхой байна дөө. Хоёр юм эхлүүлсэн, жимд явж эхэлсэн, микс сурж эхэлсэн. Энэ хоёртой маш их талархаж байна. Одоо ер нь дажгүй амжилттай яваад байгаа учраас бас өөртөө айгүй тийм юу гэдэг лээ. Өөрийгөө шагнах. Тийм байна. Аярлалаас 25 онд тасралтгүй өөрийгөө хөгжүүлсэн байна. Өөрийгөө хөгжүүлсэн байна. Тэгээд тэрнийхээ өөр шимиг ч гэсэндээ хүртээд явж байгаа гэж түрүүний одоо нэвтрүүлгийнхаа дундуур ярьсан те. Өөрөө сайхан миксээ хийдэг болчихсон байна. Тэгээд дахиад илүү олон тэр хөгжүүлж байгаа юм бүр илүү төгөлдөрж яваад бүр мэрэгжлийн төвшин бүр сайн болоод дараагийн нэвтрүүлгээр нэг юм боди микс хийдэг ийм залуу болчихсон. За 26 онд эхлэх юм лээ. Эдрээ хайцсан гэхээр ямар та дуулаад байдаг гэсэн хүү юу. За эдрийн аялал гэдэг шийдвэрийг гаргаад тэрэн дээрээ ингээд шийдвэр дээрээ бат цогсоод бөөндөө явсандаа бол үнэхээр их талархаж байна. Сайхан дурсан зүгтэй. Тий, тэгэлгүй хаа. За тэгээд би болохоор энэ бүгжөө хийж явуулъя л гэж бодож байна. Уусаа тэгэл нөө бид нарт чинь аксессуар маш их хэрэгтэй байдаг тийм ээ. Тийм чинь эндээ одоо тэгээд эх оныхоо хүсэл бүхнээ тэг шингээгээл явуулъя да. За хайртай хүмүүстэйгээ гахалтай сайхан дурсамжтайсэн бүр одоо хайраа одоо тэр дурсамжаараа зүлгээд бүр сайхан дотн болж бие биенийхээ одоо доторх хүнийг дахин таньсан байна тийм ээ. Тэгэхээр 26 онд дахиад хайртай хүмүүстэйгээ бүр илүү сайхан олон сайхан дурсамж олон сайхан амжилтын ард аз жаргалын ард гарах болтугай. За ийхүү та бүхний маань хүсэл хамгийн сайн хувилбарууд хамгийн сайн ширмсэн хүслүүд нь 2026 онд л галт хэрэгтэй хамт хөтлөх нь байна. 26 онд өшөө илүү амжилттай, өшөө илүү эрүүл их аз жаргалаар дүүрэн уулзаарай гэж хүсэн өрж байна. За тэгээд ирсэн зочдтой бас өвлөө өвгөн аав нь бэлэгтэй. Чи чинь засаа хүн шүү дээ. За маа наран группийн зүгээс ирсэн зочдтой бэлэг барьж байгаа ийм гарын бэлэг бүтээгдэхүүнүүд дээжүүд байгаа. Тэгээд наран групп маань 35 жилийн ойн бас энэ жил тохиож байгаа юм шүү. Тэгээд наран группийнхаа баяр хүргэе. За маш их баярлалаа. Хүрэлцэн ирж бид бүхний нэвтрүүлэгт оролцож хамтдаа дамжуулах юм. Цагийг өнгөрөөсөн уран бүтээлч нартай Баярлалаа. За наран групптэй Баярлалаа. Бас манайхтай хамтраад Peak Force Classic Cola бас хамтарч байгаа шүү. Баярлалаа. Намасте. За хотоос хамгийн гоё хэсэг. Энийг манай Италийн Bottega гэдэг Италийн алдарт брэнд Bottega дарс. Ориглон дарсыг хэдүүлээ шинэ жил болж байгаа юм ч те. Шинэ жил болж байгаа юмсаа ориглон дарс бодуулцгаая. Шинэ жилийн мэнд хүргэе. За 2026 амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн байх болтугай. Өшөө олон сайхан сонсогч нарынхаа чихийг минасан сэргэлд нь хүрсэн уран бүтээлээр үзэгч дүгнэдээ бэлэг барьж байгаарай. За бүх төлөвлөсөн бүх ажилд нь амжилт хүсье. Хамгийн сайхан дотн найзууд үргэлж олон жил найзлаарай. Алтан цэцгийнхаа амжилт нь ажилт нь гэр бүлд нь бүгдэнд нь аз жаргал хүсье. За Египтэд очиод өстө халаад өгөөрэй. Өстө Монгол хүн ямар байдгийг, Монгол бэлгийн сэр ямар байдгийг үзүүлээд өгөөрэй. Амжилт хүсье. Шинэ оны мэд хүргэе. За шинэ оны мэд хүргэе. Тэгээд захирал илдрээ те микрофоныг шилжүүлж байна. За тэг ямар ч биднийг урьж оролцуулсан SB1 хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та хоёртоо ч гэсэн бас баярлалаа. Ирж боонд нь яг сансандаа хүрээд те сарвааснаа хатгаад идэх шиг яг бүгд яг хүссэн зүйлдээ хүрээрээ тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд, эрүүлэнх тэгээд аз жаргал одоо хамгийн сайхан бүхнийг SB1-ийнтэй болон та бүхэндээ мөн үзэж байгаа та бүхэндээ хүсье өрөөё. За сайхан байцгаарай. Ерөөл бат оршуултгай шинэ оны мэд хүргэе. Шинэ оны баярлалаа. Үзэгч нартаа зориулаад бас одоо нэг бид нартай хамт өсөж байгаа бас одоо өмнө нөөнийг үздэг байсан, сонсдог байсан хүмүүстэй одоо бүгд л аав ээжүүд бүгд том хүмүүс болсон байгаа. Тэр хэддээ бас зориулаад нөгөө хүмүүс чинь одоо хүн чинь тэгэл дурсамжинд ингэж хүлэгдэж амьдардаг хүмүүс шүү дээ. Тэнгүүд яг бас 15 жилийн өмнөх
дурсамжаарнаас аялуулд юм уу гэж бодсон. Тэгээд яг хоо сая нэвтрүүлгийг эхлэхийн өмнө алтан цэгтэйгээр ярьж байгаа бид гурав нэг гаргалаа л да нөө Үлгэрийн хотын гүнжгээд дуугаа бид гураас нэг дууж үзүүлье гэж бодоод. За Одоо нэг 15 жилийн дараа ингээд нас биенд хүрсэн хүмүүс нас биенд хүрсэн хүмүүс одоо нөө Үлгэрийн хотын гүнж идэг хүүхдийн дуугаа дуулж үзүүлмээр санагдаад өдөр хамтдаа хүүхэд нас руугаа эргээд очицгаа тийм ээ. За тэгвэл тайлснаа. Тишгээ Эдвард алтан цэцгээрээ орж байна. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Үлгэрийн хотод амархаар ирлээ би Үлгэрийн гүнжийг энэ нууц харалаа Гой байглыг улам чимэх охин минь гараад ирэж ханхун ирчихлээ Гараас чинь хөдлөн хамтдаа аялмаар гандашгүй цагаан цэцэгтэй ирлээ Зүүнний өглөө цонхоор нарнаас чурц гэрэл зазраад байх юм зүрхэн дусгаар зорсон гэрэл зүггүй нүрэн дээр бүжиглэх байна зүудний хан хүчи хайраад дуу зугаатай үерхлийн гэгээ цацарвуу Цуслангийн үерхэл нахяагаад идэглээ Цугаа хөвчлөлтэй дурсам цэцгээтэй Хараад харнашгүй байгалийн тансагт Хамгийн сайхан мөрөөдөл бэлдэг юм Хайрын дуу уянгатай энэ л өдрүүдэд Хүүхэд насны нандин хайр эхэлдэг юм За үзэгчтэй бүхний шинэ жилийн баяр зориулсан Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар уран бүтээл дурсамжаар дүүрэн та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаар өшөөлийн олон зочидтой өшөөлөө дурсамж адал явдалтай эргээд уулзцгаая. Хүүхэд наснаа тамтай морилно киноны минь дүргий. Ачаар хамгийн сайхан нөхсөрөө. Цэцгээр уралсан титэн бэлэгдэг гүнж минь Харин дууга хамтдаа дуулий охин минь гараад ирэж ханхун ирчихлээ Гараас чинь хөдлөн хамтдаа аялмаар гандашгүй цагаан цэцэгтэй ирлээ Нарлаг зүүнний өглөө цонхоор нарнаас чурц гэрэл зазраад байх юм зүрхэн дусгаар зорсон гэрэл зүггүй нүрэн дээр бүжиглэх байна чиний өгсөн бэлгийг доглон хүлээж чиний өгсөн цэцгээр үсээ гойдог ёо Цуслангийн үерхэл нахяагаад идэглээ Цугаа хөвчлөлтэй дурсам цэцгээтэй Хараад харнашгүй байгалийн тасагт Хамгийн сайхан мөрөөдөл бэлдэг юм Хайрын дуу уянгатай энэ л өдрүүдэд Хүүхэд насны нандин хайр эхэлдэг юм Хараад харнашгүй байгалийн тасагт Хамгийн сайхан мөрөөдөл бэлдэг юм Хайрын дуу уянгатай энэ л өдрүүдэд Хүүхэд насны нандин хайр эхэлдэг ёо Баярлалаа. Happy 31 шинэ оны минь хүргэе.